Учрах тавилан 30 дугаар хэсэг. Удахгүй тангаргийн баяр болно. Тангаргийн баяраар бүгдийнх нь эцэг их гэр бүлийнхэн ирэх гин. Дажгүй уулзалт болох үзье. Хичээл эхлээд 2-7 хоног өнгөрч байгаа. Гэсэн ч оюутнууд олон сар жилээр энэ сургуульд суралцсан мэт орчин тойронтойгоо амархан дасан зогсож байлаа. Хайр дурлалын романс хэдий өрнөж эхэлсэн байлаа. Ануучин бэлгүүдээ 2 дотн сод амьдсныг хэн хүнгүй мэдэж байгаа. Харин учрал бэлгүүдээ 2 ах トゥ гэдгээ хэрхэн мэдэх бол энэ л сонирн байна. Тийм болохоор тангаргийн баярыг тэсэн ятан хүлээх л үйлдэлээ. Ануучин учрал 2ч нэг эцгийн хүүхдүүд гурвалжилсан хувь заяаны холбоос. Өвөл цаг хаяанд ирсний дохоо юу өглөө оройдоо сэрүүхэн байдаг болжээ. Оюутнууд өглөө 5 цаг 30 минутанд босох ёстой. Тийм дүрм журамтай. Нисхийн сургуульд бол бусад тусгай хамгаалалтын сургуульттай ижил хагас зэрэгжилтийн байдалтай суралцдаг. Үүнийг хүн бүхэн л мэдэх үзье. 6 цаг гэхэд өглөөний тооллого дуусаад бэлтгэл эхэлнэ. Өглөө бараг 5 км зайдгүй. Дөнгөж ирсэн оюутнуудын хувьд энэ нь шантармаар, халширмаар байвч тэдний хүсэл мөрөөдөл зорилгын өмнө юу ч биш санагдана. Туулах ёстой хүч, гаргах ёстой зориг төвчээрийг тэд гаргаж байв. Цаашдаа ч үүнээс илүүг тэд давах ёстой гэдгээ сайн мэдэж байлаа. Тэгээд ч аав ээж, ах トゥ, найз нөхөд гээд олон хүний итгэлийг өвөрлөн энэ сургуулийг зорж ирсэн. Тиймээс тэдэнд шантрах ирэх, ухрах зам үгүй мэт. Өглөөний дасгалын дараа оюутнууд хүйтэн шүршүүрт орлоод цайгаа уухаар хоолны газрыг зөвлөнө. Ирээдүйн нисгэгчдийн орон орноос ирсэн олон зуун оюутнуудын хичээлийн өдөр ийхүү эхэлнэ. Сургуулийн дүрмд хувцас бүрэн тавигдаж дууссан болохоор чигд нэг ижил хувцсаар гангарсан идэр залуус жинхэнэ нисгэгч сансар өгтөргүйн судлаачид болсон мэт цог жавхлантай золбоолог харагдаж байв. Монгол оюутнууд хичээл тарсны дараа уулзалдаж удахгүй болох тангаргийн баяр болон өөр бусад зүйлсийн талаар ярилцахаар тохирсон байв. Ануучин бэлгүүдээ 2 хизээний болзож амьдсан тул тэднээс төрүүлэн иржээ. Бэлгүүдээ ануучинд хандан танаа хичээл өнөөдөр ямар их тараа. Ойр дандаа оройтод байгаа гэсэн биз дээ. Манай судалгааны багш өнөөдөр Денверт уулзалттай гэсэн болохоор бидэнд бие даах сэдв өгч ирс тараасан. Харин танаа хичээл хэрвээ да. Гайгүй. Маш сайн байгаа. Маш сонирхолтой байгаа. Гэхэд ануучин ингээд тангаргийн баярт танахаас хэн ирэх вэ гэж асуувал бэлгүүдээ аав ээжээр хоёулаа ирнэ. Манайх энтэйс ойрхон хэдхэн л цагийн газар баг. Тийм болохоор аав ээж 2 зав гаргаж заавал ирэх баг. Харин дүү хичээлтэй болохоор тэр хоёртой хамт ирэх үгүйг сайн мэдэхгүй л байна. Өчигдөр утсаар ярихад чадвал дүүгчин дагуулад очноо л гэж байсан. Угаасаа том хүү дээрээ тэр 2 ирэхгүй гэд яах вэ дээ химэн эрш шийдэмхий хэлэх нь цаанаа л өөртөө ихтэй бардам байгааг илэрхийлнэ. Ерөн бэлгүүдээ баг зэрэг өнгөрөө дуу зантай. Гэсэн ч түүний энэ өөртөө ихтэй шулуухан зан нь ануучинд таалагдж байв. Харин бусдыг хүндлэх, хайрлах тал дээр жаахан дутмаг санагдаад байгаа ч ануучин найзалж нөхөрлөө дудаагүй байгаа болохоор яваандаа зан ааш нь илүү танигдах үзээ хэмээн бодож байлаа. Бэлгүүдээ ануучингаас танаа аав ээж ах чинь ирнэ үстэй. Одоо Монголоос наашаа ирэхэд энд нэг хотоос нөгөө хот руу явахтаа л адилхан амар болсон шүү дээ. Тэгээд ч дээр үеих шиг виз гаргахгүй бол яандаа гэж санаа зовх юм байхгүй. Онгоцны билет авлаа л бол хүрээд ирнэ. Биднийг баг бахад
Хүн болгон л Америк руу ирэхийг хүсдэг. Тэгээд наашаа явах гэж бөөн асуудал болдог байсан гэсэн. Виз гэж нэг айхтар юм гарахгүй, өчнөө мөнгө төгрөг зарлагдаж байж ирдэг байсан гэж аав ээж хоёр маань ярьдаг юм. Тэгээд дүү бид хоёрыг та хоёр их азтай энд төрж эндхийн иргэн болсон. Бас энд өсөж хүмүүжлээ. Хүн болгонд олдоод байхгүй хувь тавилан шүү гэдэл хэлдэг юм. Надад бол бусдаас илүү хувь заяатайгаа мэдрээд байх юм алах уу. Харин би Монгол аав ээжтэй монгол хүн. Хэдийгээр энд төрж өссөн ч гэлээ Монголдо очиж ажиллаж амьдрнаа л гэж боддог. Гэхэд ануучин. Харин олон жилийн өмнө улс орны маань хөгжил, ядуудаар тарчиг байх тэр үед олон мянган залуус гадагшаа явж ажиллаж амьдардаг байсан гэсэн. Манай хамаатан садан аав ээжийн маань найз нөхөд бүгд л тийм амьдралыг туулсан байдаг юм. Манай аав ээжийн хувьд бол Монголдо ажиллаж амьдарсан. Аав маань залуудаа осол аваарт орж олон жил өвчтөй зовлонтой байсан болохоор амьдралын сайн мууг би гадарлнаа. Гэсэн ч ах бид хоёрыг аав ээж хинээс ч дутаахгүй өсгсөн. Чи харин энд төрж өссөн гэхэд Монголоо гэсэн сэтгэлтэй байгаа чинь маш их таалагдчих. Одоо тэгээд ч улс орн маань ямар ч гадны орноос дутахгүй хөгжилтөө сайхан болж тээ. Чи бидний сурч байгаа энэ сургуульд саяхны хүртэл нэг ч монгол оюутан байхгүй байсан гэдэл чи бодлоо. Одоо гэтэл бүхий л нэр алдартай сургуульд монгол оюутнууд сурч байна. Зүгээр сураач зогсохгүй гайхалтай амжилтыг үзүүлж байна шүү дээ. Аав ээж хоёр маань бас хоёулаа ирэх бодолтой байгаа. Бас чингүн агч гэсэн. Гэхдээ юу болох вэ? Аав маань тийм бие сайтай биш л хөлн жахан тааруу байгаа. Ингээд билгүү дээ. За тэгвэл бүгд л ирээсэй. Хадмуудтайгаа танилцах юм байна да гэж хэлээд инээхэд ануучин түүний хэлсэн үгэнд нилээд игдүүцсэн бололтой түүн лүү нилээ ёжтой харцаар харснаа. Юу вэ? Хадмууд багтаа яадгийн. Бид одоо зүгээр л найзалж байгаа шүү дээ. Танилцаад удаачгүй байж гэж нэрээ дэндүү шулуухан юм аа. Ингээд билгүүдээ түүн рүү төгснөө. Шулуухан гэвэл бүр шулуухан занга харуулчихсан шүү гэд түүнийг твэрээд үнсэх гэхэд ануучин түүний гарыг мөрөн дээрээсээ холдуулж за зүгээр байл та цаатуулж ирж байна. Хүүхдүүдээ хажууд битгий харцганаад байгаарай. Заримдаа бүр чамаас санаа зовх юм гэд инээхтэн бэлгүүдээ. Чи инээгээд уурлахаараа нүд чинь гурвалжилчаад бүр идүүтэй болчих юм аа. Нэх хөөрхөн гэдэг нь гэж хэлэнгээ эргэж харвал бусад ноёднууд тэр хоёрын зүг ирж яваа харагдана. Тэд хичээл сургалтын талаар мөн хоолунд байрны зохион байгуулалтын талаар гээд ярихыг хүссэн бүгдээ ярилцаж байв. Мөн удахгүй болох Тангаргийн баярт ирэх арга ирээхэндээ зориулан бяцхан бэлэг бэлдэж байгаа ч тэр зүйлээ нуулгүй ярилцлаа. Учирлын гэрээс аав, номон эгч хоёр нь ирэхгээ. Ээж нь дунд эгчийнх нь хормын бэлтгэлтэй байгаа болохоор энэ удаа хүүдэрээ очиж амжихгүй болсон тухайгаа дуулгачаа. Өвлийн амралтаар нь угаасаа бүгд ирнэ гэсэн болохоор учралдч ээж нь ирж чадахгүй болсон нь тийм хэцүү санагдсангүй. Аав эгч хоёр нь ажил төрлөө зохицуулаад ирнэ гэсэн болохоор сэтгэл амарч байв. Босод оюутнуудын хувьд ч Монголоос ирэх нь зардал мөнгө, цаг зав гээд нилээдгүй хүндрэлтэй санагдавч үр хүүхдийнхээ Тангаргийн баярт оролцох. Далмаар нь зөвхөн Америк нэгдсэн улсад төдийгүй дэлхийн улс орнуудад нэр алдар нь түгээд байгаа түүх сургуулийг үзэх боломж олдсонд бүгд ирэхийг хүсэж байлаа. Оюутнууд оройн хоолноос өмнө байрлуугаа явцгаалаа. Харин учрал байрлуугаа явсангүй. Сургалтын танхим орж багштайгаа уулзах хэрэгтэй байгаагаа хэлээд тэднээс салж явлаа. Гэхдээ тэрээр үнэндээ сургалтын танхим орох гэж тэндээс салсангүй. Эндэрсэн цагаас эхлээд байнга сэтгэлээс нь гарахгүй байгаа ануучинтай уулзах боломж гаргах гэж огтын байрны зүг тэдний араас явсан нь тэр байв.
Араас нь дагаж явсан учирлыг ануучин ажигласангүй. Яг байрандаа орохын алдад хэн нэгэн дуудах шиг болохоор нь эргэн харвал нисхийн ангийн учрал зогсож байв. Гайхаж эргэлдсэн ануучин "Хүү чи ихэд байрлалгүй яваагүй мó? Энд юу гэж байгаа бэ?" гэвэл учрал "Чамтай уулзах хэрэг гараа. Түр хэдхэн минут зарцуулаач. Өдөр чамтай уулзах гээд ангич нүүдэнд очсон боловч олон оюутнуудын дэргэд уулзах боломж олдсонгүй. Чамтай ярилцах хэрэг байна" гэхэд ануучин хаа явсан газар нь түүнийг учрал ажиглаад байгааг анзаарсан ч анзаараагүй дүр эсгэн өнөө хүртэл явсандаа санаа зовон "Хоолны цаг болоход 30 минут дутуу байна. За хоёлаа ийшээ цэцэрлэгийн сандал дээр жагсууя. Юу болсон юм бэ?" хэмээн түүн рүү төхөж ирлээ. Учрал ануучинтай хамт цэцэрлэгийн сандал дээр хэсэг суулаа. Анхаарахад ануучинд учрал хэн нэгэнтэй их адилхан санагдаж байв. Одоо ч гэсэн тэр урд өмнө нь уулзаж байсан мэт нэг л танил санагдана. Түүний газар дээрх мингэн яг аавынх нь мингтэй төстөө сая ажиглалаа. Түүнийг юуны талаар ярих гээд ийм орой болсон хойно араас нь дагаж ирсэн бол гэж гайхаж эргэлдсэн ануучин "Учрлаа. Юун тухай ярих гэсэн бэ? Өмнө нь бид нэг л танил байсан юм шиг надад заримдаа санагдаад байдгийг. Ингээд чи аль сургуулийг төгссөн юм бэ? Хотод танаа гэр хаагур байсан бэ?" гэж асуухад учрал "Манай гэр төмөр зам байдаг байсан. Миний багнаас тэр хавьд л өнгөрсөн дөө. Надад ч гэсэн чамтай урд өмнө таарч байсан юм шиг санагддаг. Гэхдээ хааны газар тааралдаж байсан болов уу гэж бодохоор санаанд юу орж ирэхгүй. Харин танах хаагаар байсан бэ?" гэхэд ануучин "Манайх гараан дотгод байсан. Гэхдээ би бол тэнд нэх удаан байгаагүй. Аав Солонгост голдуу имчилгээ хийлгээл тэндээ байдаг байсан болохоор аавтайгаа хамт Сөүлд байдаг байсан. Ингээд чи надад юу хэлэх гэсэн юм бэ? Түрүүн бүгдээрээ хамт байхад хэлж болоогүй мүү? Хоолноос хоцорч болохгүй чи мэдэж байгаа шүү дээ. Ингэсгээд явах хэрэгтэй байна" гэхэд учрал "Уучлаарай. Жаахан бүдүүлэг асуулт байж болох юм. Чи билүүтэйтэй үерхэж байгаа юм уу?" гэснээ. Нэг зүйл хэлэх гэсэн бололтой баахан төвдчихж байснаа хэлэх гэсэн үгэн залгижглаа. Ануучин юу хэлэх гэсэн хэснээ шуудхан хэлж орхидог билгүүдээс тэсвэр бүрэг ичимхий учрлыг хараад түүнийг баг зэрэг шоолон инэв хийлснэ. "Тийм ээ. Бид хоёр найзлаж байгаа. Гэхдээ одоогоор тийм сүрхий гүнзгийрч хайгүй л байна. Мэдээж чи надаас үүнийг л асуух гэж энэ хүртэл дагаж ирээгүй байлгүй дээ. Бид хоёрыг найзлаж байгааг бүгд л мэдж байгаа шүү дээ. Яг юу хэлэх гэсэн юм бэ?" хэмээн гайхсан янзтай дахин лавлан асуухад учрал түүн рүү зоримог байртай ихцлэн харснаа. "Тийм ээ. Би үүнийг л асуух гэсэн юм. Энэ бол миний хувьд их чухал асуулт. Үлдснийг нь дараа болъё доо. За, сайхан амраарай. Төг утсанд уучлаарай" гэд ануучин түүнийг дуудахын завдалгүй тэндээс усаад цааш гүйн одлоо. Яасан сонин залуу вэ? Нэг чухал юм ярих гэж байгаа юм бах. Тэгээ хүнийг араас дагаж ирж учиргүй шалж байгаад шал утгагүй юм асуучхад яваад өгөх юм гэж бодсон ч түүний дулаахан цаанаал илгэмсүү харцнаас өөр хинээс ч мэдэрч байгаагүй хайрын нэрл сэтгэл хөдлөгөм дотн дүр төрхийг олж харж амьдсан байв. Бүх оюутнууд амрах цагаар ануучин ганцаараа унтаж чадахгүй хөрвөн. Тэр энэ удаа билгүүдийн тухай биш, учирлын талаар бодсоор байлаа.